Сайн байна уу? Би Бадрах Энержи компани жадаж Хадбаатар байна. Өнөөдөр та бүхэнд шөнийн цагаар замын хөдөлгөөнд аюулгүй зорчих талаар 3 зөвлөгөө хүргье. Нэгдүгээр тотоор засварлалтаа марж орчихдоо урдаан тохируулаарай. Урдаан тохируулаагаа улмаас ямар эрсдэл гарч чадахыг та бүхэн мэдж байгаа болов уу? Хоёрдугаар өөдөөс тээврийн хэрэгсэл ирж байгаа тохиолдолд ойрын гэрлийг заавал шилжүүлээрэй. Яагаад гэвэл өөдөөс ирж байгаа машин таны машинтай зөрөхдөө анхаарал болгоомжтой байх шаардлагатай болдог. Гэтэл та гэрэл шилжүүлэх улмаас мал амьтаа орж ирж байгааг хаваагүйгаас болж аваар осол гарах эрсдэл өндөр болдог. Гуравдугаарт өөдөөс ирж байгаа тээврийн хэрэгсэлгүй үед холын гэрлээр яв. Ингэснээр үзэгдэх орчин сайн болдог. Миний өгсөн зөвлөгөө таныг холын замж орчиход хэрэг болно гэж найдаж байна. Баярлалаа.